Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд шинээр болон шинжилэн батлагдсантай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан заалтуудыг үндэслэн мэргэжлийн хэлтийн ерхий газраас иргэдэд энгийнээр дараах зөвлөмжүүдийг үзэгч та бүхэндээ хүргүүлсээр байгаа байлаа. Монгол улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учраас улирлын шин чанартай мах бэлтгэл хийгддэг онцлогтой. Улсын хэмжээнд жил дунджаар 8.2 гаруй сая толгой мал хүнсэнд хэрэглэж 200 орчим мянган тонн мах үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж 3,000 тонн мах гадны улс оронд экспортлдог гэсэн тоо баримт байдаг юм а. Монгол улс дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд мал амтны гаралтай түүхийд махан бүтээгдэхүүн зэрэг давхарцсан тоогоор 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлдог гэсэн тоо баримт мөн бий. Энэхүү стратегийн хүнс буюу үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой Монгол улсын мах бэлтгэл түүн тавигдах хянаш шалгалт цаашид эрсдлээс хэрхэн сэргийлэх ажлууд зэрэг мэдээллийг энэ удаагийн мэргэжлийн хэлтийн цаг нэвтрүүлгээр онцлон хөргүүлж байгаа юм а. Одоо бол өвлийн улирал эхэлж байгаа. Тэгэхээр яг улсын хэмжээнд бол мах бэлтгэл дээр мэргэжлийн хэлтийн зүгээс ямар шаардлага хяналтуудыг тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бас ерхий мэдээллийг хөргүүл. Саяхан Оросын холбооны улсаас эксперт мэргэжлэнүүд 12 үйлдвэрт хяналт шалгалт хийсэн. За тэгээд 2 үйлдвэрийг бол үндсэнд бол тэнцэхээр бусад үйлдвэрүүд шаардлагатай албан шаардлага өгсөн байгаа. Энэний дагуу хийгдэх ажлуудыг хийсний дараагаар зөвшөөрөл олгодно гэсэн ийм чиглэлтэй байгаа. За энэ чиглэлээр мэргэжлийн хэлтийн газруудаас мах үйлдвэрлэх компаниудыг урьж тэднэртэй ярилцлага хийж тэдний төгсөн үүрэг даалгавруудыг гүйцэтгүүлэхээр аймгийн нийслэлийн мэргэжлийн хэлтийн газартай хамтарч ажиллаж байна. Улсын хэмжээнд бэлтгэж байгаа нийт махны 10 орчим хувийг үйлдвэр аргаар бэлтгэдэг гэж үзэж байгаа. За орон нутагт иргэд өвдлөлийн хоол эзэжтэй авч хэрэгтэй. Сум орон нутаг хариалагдах сум дүүргийн мал эмнэлгийн байгууллагуудаас мал эмнэлэг баримтлал гарал үүслийн бичгийг заавал авчрах шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд одоо махыг хөдөө орон нутгаас авахдаа иймэрхүү гарал үүслийн бичиг за хяналт шалгалтанд дор явагдаж байна. Гэтэл одоо иргэд маань өвлийн хэрэгцээ өөрсдийнхөө хувийн хэрэгцээндээ бас махыг бэлтгэж оруулж ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ямар нэгэн хяналтууд бас байдаг уу? Ер нь бол гарал үүслийн гिचиг хэрэгжилгээ гэдэг заавал авчих хэрэгтэй. Бүгд ягаад гэвэл энэ хулгай хөш гэдэг нь их батлагдана. Хоёр тэгвэл малын халдварт өвчин төрөл бүрийн халдварт өвчнөөс эрүүл бүс нутгаас бэлтгэсэн ийм эзэнт ийм хүнээс авсан гэдэг нь гарал үүслийн тодорхойлох учраас ирээч гэсэн өөрөө хувийн хэрэгцээнд авч байгаа мах одоо суу гэдэг юм бүтээгдэхүүндээ юм бас гарал үүслийн бичиг авчиж явж байгааг анхааруулж байна. Монгол улсын цаашдын хөгжил дэвшилт чухал ач холбогдолтой нарийн хяналтыг зайлшгүй явуулж явах шаардлагатай махны хяналтууд шошго болон гарал үүслийн бичиг өдөр бүрийн лабораторийн шинжилгээний дүн зэргийг чухалчлан нэрлэх ёстой юм а. Тиймээс мэргэжлийн хэлтийн ерхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 322 тоо тушаалаар батлагдсан зах зээлд нийлүүлэгдэж байгаа малын махыг шошгожуулах 3 сарын аян зохион байгуулагдаж байсан. Энэхүү ажлын хүрээнд хөдөө орон нутгаас нийслэл хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа махыг шошгожуулах шаардлага нь Монгол улсын иргэн бүртээ хамааралтай асуудал болж хөндөгдсөн юм. Нөгөө талаар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу махыг шошгожуулан уул мөрийг мөрдөн тогтоох зорилгоор зайлшгүй хийгдэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа юм а. Энэхүү ажил нь махны төлөвлөлтийн сүлжээг хянах бүрэн боломж бүрдэж байгаагаас гадна гарал үүсэл уул мөрийг мөрдөн тогтоох махны бөөний худалдааны төвүүд болон жижиглэнгээр иргэдийн гар дээр түгэж байгаа маханд албан ёсны нэгсэн шошгоны зааврыг гаргаж хэрэгжүүлэн ажиллах боломжтой болж өгч байгаа юм. Энэхүү дээрх асуудлуудыг ажил хэрэг болох үүднээс туршилт загвар гарган мэргэжлийн хэлтийн ерхий газрын ажлын хэсэгт хүргүүлээд байгаа юм а. За хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль одоо бараа бүтээгдэхүүн одоо тэр тусмаа одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийнхаа тухайн сүлжээнд байгаа одоо хүнсний бүтээгдэхүүнийхаа урагшаа нэг шат хойцоо нэг шат одоо юм хангах хэрэгтэй байдаг. Энийг хүрээнд манай одоо энэ нарантуу удааны төвийн нарантуу хоёр удааны төв маань орон нутгаас ирж байгаа махны дагалдах одоо хуудсыг зохион хэрэгжүүлж эхэлж байна. Нийт одоо махны маань одоо бараг 90 орчим хувь нь одоо уламж дараагаар одоо энэ махыг төхөөрж оруулж ирж байгаа. За ингээд оруулж ирэхдээ тэр тухайн орон нутгийн мал эмнэлгийн одоо мал эмнэлгээс гарал үүслийн одоо ариун зур гарал үүслийн гэрчлэгээ дагалдуулж ирж байгаа. Энэ гарал үүслийн гэрчлэгийг одоо дагалдуулж өгснөөрөө болохоор тухайн одоо юу гэдгийг малын одоо мачны суураас одоо махыг нийлүүлэхдээ тухайн одоо малчны одоо хамаг тэмдэг мөн одоо тэр малчныхаа код энийг одоо бүгдээрээ одоо тэр манай дагалт хуудсан дээр одоо бүтгэж явж байгаа. Энэ процесс дээр энэ одоо бүтээгдэхүүн суураас авахгүйд энэ одоо олдон тоо өөртөл одоо гарал үүсэл нь одоо
гарал уусад нь одоо яаж эгдэж байна гэдгийг энэ одоо дагалдах хуудсын одоо үндсэн дээр одоо бас хянах боломжтой болж ирж байгаа. Энэ одоо худалдааны төвөөр орж ирээд мал эмнэлгийн одоо лабораториор орсон тэнд одоо цахим одоо сан өмсгсөн байгаа. Цахим сан дээр дамжуулаад үзээд за тэн дээр орж ирсэн одоо юу гэдэг нь гарал үүслэр нэгд хоёр дахь нь бол одоо автомашины дугаар гэдэг юм уу. Энэ байдлаар нь одоо юунаас цахимаас нь бол шүүж үзээд ингээд одоо энэ бүтээгдэхүүн маань аль одоо аймгийн, аль сумын, аль одоо суураас бэлтгэн нийлүүлэгдсэн бай гэдгийг бол гарал үүсэнд тодорхойлох боломжтой болж ирж байгаа. Энийг ер нь одоо биднес туршлын журмаар энэ хоёр том худалдааны төвөд хэрэгжүүлж эхэлж байна. За энэ хоёр худалдааны төв маань за Нарантуулда хоёр худалдааны төв маань бол одоо хэрэгжүүлээний 7 хоног хэрэгжүүлээд эхлээ явж байгаа. За төсчөн худалдааны төвүүд бол одоо эхлэх шатандаа явж байгаа. Энэ дугаарыг оруулаад ирэхлээр заяа ингээд тэгээд ирэхлээр энэ нөгөөдний үзүүлэлт чинь харагдчихна. Ороод шүү дээ. Тэр хөтөл хэндээ сонголттой гэхгүй ч байна. Тэгэхээр завхан дээр дарчин төгрөг дээрээ дарчин нөгөө төгрөгийнхаа нөгөөд нэг баг гэдэг рүү орохлоор нөгөөд нь гараад ирэхээр баг дээр гарчин. Тийм бол баг дээр байгаа нөгөөд нь малчин ч гэсэн зарим нэг ороод ирнэ шүү дээ. Шивэж явж байгаа шүү дээ. Монгол улс махны хэрэглээний техникийн шаардлагыг олон улсын жишгт нийцүүлэн махны чанар аюулгүй байдал тодорхой стандарт тавин ажиллах ажлын хүрээнд тодорхой техникийн дэвшил ашиглах ёстой юм а. Энэ нь махны хэрэглээнд бүтээгдэхүүний нэршил тодорхойлолт, кодын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэн хэвших явдал нь эдгээр ажлууд нь махны эрүүл ахуйн салшгүй нэг хэсэг бөгөөд нөгөө талаар махны худалдаа эрхлэгч буюу иргэд аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай үүрэг болж байгаа юм а. Шил орсон юм чинь магадгүй дахиж гараад ирнэ. Сонголттой гэж байна. Малчтаас одоо бөөний хэмжээгээр авлаа шүү дээ, тий. Жишээлбэл бөөнөр та юм авчижээ. Санамсаргүй байдлаар та тээврийг хэсэгслэн л мэдчихэе, номерыг мэдчихэе, тийм үү? Жишээлбэл одоо өчигдрийн бүртгэлээр 0891 гэсэн Сүхбаатар аймгийн бүртгэлтэй тээврийг хэсэгс ороод ирлээ, тийм ээ. Эндээс та юм авсан байна гэнгүүт за ийм юм хүн ингэж нийлүүлсэн байна. Эндээс нийлүүлсэн. Мэргэжлийн хэлтийн байгууллагын хян шалгалтын хүрээнд тавигдах гол шаардлагад хүнсний хэрэгцээнд нийлүүлж байгаа шинэ мах нь аюулгүй, эрүүл байх ёстой бөгөөд шаардлагыг хангах үүднээс нядлагдах малын нядалгаанд өмнөх ба дараах хяналтыг явуулж ариун цэврийн дүрмийг баримтлах явдал юм а. Түүнчлэн хөдөө орон нутгийн малчид махыг худалдаанд нийлүүлэхдээ өөрт хамааралтай шаардлагадах бичиг баримтыг бүрэн гүйцэд хийж байх явдал байгаа юм. Манайх ажлаа бол хоёр үндсэн чиглэлээр явуулж байгаа. Нэг нь өглөө одоо 3 цагаас гадна хөдөө орон нутгаас ирсэн махан бүтээгдэхүүн жижигрийн эмчнэр өглөө үзлэгээ хийгээд гадна талбай дээр үзлэгээ хийгээд тэгээд дотгошоо жижиглэнгийнхаа зааланд оруулдаг. Жижиглэнгийнхаа зааланд оруулсныхын дараа бид нар бүх одоо шинжилгээгч эмчнэр өглөө 6 цагт ирээд бүх дээжүүдээ аваад ямар одоо химийн бодисын үлдэгдэл байна уу, аль эсвэл өгсөн малын мах байна уу, өхөөс өмнөх нь ядсан мах байна уу, шинж тэмдгээр нь үзээ дараа нь ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй тийм одоо мах бол клиник үзэлгээр нь тодорхойлцоод лаборатори дээр нарийн мэрэгчлийн шинжилгээнүүдийг шинжилэгч эмчнэр хийдэг байхгүй. Тэгээд энэ бол одоо ер нь нэлээд тураалд оролцсон ийм одоо муу мах байсан байна гэдг нь энэ дээр одоо нотлогдоод гараад ирж байгаа байхгүй. Тэгээд химийн уруулаар гарч ирээд ингээд энд бол дандаа хийм чанарын шинжилгээг л хийж байгаа. Тэгээд махан харахаасаа гадна хүнээ бас харах хэрэгтэй. Тэгээд дараагийн дугаарт нь тэр ямар лангуунаас авбаа гэдгийг л одоо мэдчих хэрэгтэй шүү дээ. Тэрийг авдаг. Тэгэд ийм байдлыг одоо ингээд айгүй нарийн шалгаад тогтоогоод ингээд хүрээд ирэхээр 7-8 хонцоод би энэ танахаас авсан юм аа. Тэгтэл чинь ингээд өмхирсэн байна. Тэр нь болохоор зориултын бис уутанд хадгалдаг. Хөргөчнийхээ одоо ариун цэврийн шаардлага хангаагүй янз бүрийн одоо эсгэлэн тийм бүтээгдэхүүнтэй хадгалж орж ирчээд энэ маханд үнэр орсон байна. Танахаас ийм үнэртэй мах авсан байна. Би ингээд өөрөө машинцсан гэд ингээд ороод ирдэг байхгүй. Нөгөө талаар энэ хэрэглээнийхээ уут сав баглаа бодол төр их анхаарах хэрэгтэй. Томоохон хоёр том худалдааны төвийг манайх. Тийм учраас өдөрт дунджаар манай худалдааны төвд бол нэг 5 аймгийн 12 сумын нийтдээ дунджаар бол одоо энэ худалдааны заалаар бол нэг 17-аас 20 тонн мах өдөрт борлогдож байна. За энэний одоо хүнсний аюулгүй байдлыг одоо хөндлөнгийн лаборатори ажиллаж байгаа. Өглөө бол хөндлөнгийн лаборатори бол дээж ин аваад бид бол одоо энэ худалдагч нарт нэгдүгээрт нь бол эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо худалдагчийн ёсцын дүрмж байж байгаа. Нөгөө байгууллагын дотоод хяналтын дүрмж байгаа. Энд одоо заасан журмын дагуу одоо хүнсэн тэнцэх ариун цэврийн шаардлагаас ийм мах бүтээгдэхүүнээр нийслэлийн хөдөлмөрчдийг хангаж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн тал дээр та судалгаалагч нарт ямар шаардлага тавьдаг танаас? За ариутгал халдваргүйжийн тухайд бол одоо хөрсний ариутгалыг бол одоо нийслэлийн мал эмнэлгийн газраас бид нар гэрээний дагуу хийгддэг. Худалдааны төвд бол одоо энэ худалдан борлуулж байгаа мах дуусны дараагаар бол тухайн одоо худалдааны заалыг бол графт хугацаанд нь бол
нийслэлийн мал амжилтыг гэрээ байгуулсан дагуу ариутгын тендер шалгасан бодисоор халдваргүй жилт хийдэг. Иргэд махыг худалдан авахдаа өөрийн сонголтын дагуу шинэ махыг чухалчлан үзэж худалдан авалт хийдэгч гэрийн нөхцөлт хадгалтын гормыг төдийлөн сан мөрдлөгийн хадгаснаас аливаа эрсдэлд хүрдэг. Нөгөө талаар ямар ч хүнсний бүтээгдэхүүн тавигдах шаардлагад иргэдийн аюулгүй байдал нь бүтээгдэхүүний хаяг шошготой салшгүй холбоотой. Өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд худалдан авалт хийхдээ мах болон бусад бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн бичиг болоод он сар өдөр сав баглаа буудал хаяг шошгыг сайтар гарч хөвших нь иргэн таны үүрэг юм а.